Боловсрол танин мэдхүй шинжлэх ухааны Human Channel үзүүлж байна. Энэ удаагийн дугаараар бид хүүхдийн хэл яриа хөгжлийн хоцрогдлын талаар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн хэл засалж эмч Мигмар Зултай ярилцахаар бэлтлээ. Сайн байна уу? Сайн байна уу? За ажил нь тавлаг уу? Сайн. Подкастт орж оролцуулж байгаад баярлалаа. Урилга хүлээсэнд баярлалаа. Тэгэхээр хүүхдийн хэл ярианы хөгжил гэж ерөнхийдөө айл гэр болгонд л ах トゥ хамаатан садын одоо хүмүүс дунд ер нь бол нэг хэл ярианы хөгжлийн хоцрогдолтой хүүхэд байдаг болчихсон. Орчин үед бол нэлээд түгээмэл ажиглагддаг нэг асуудал болоод байгаа тийм үү. Тэгэхээр энэ хүүхдийн бага насны хүүхдийн эрт үеийн хөгжилд хэл ярианы хөгжил ер нь яагаад чухал гэдэг юм бол хэл ярианы хөгжил маань өөрөө хүнийг одоо нийгмийн орчин, нийгмийн харилцаанд одоо тий нийгэмд оролцох идэвхийн мөн дээрээс нь сурж боловсрох, мөн дээрээс нь өөрийнхөө одоо сурж боловсрсан мэдлэгээ болон бусдад өөрийгөө ойлгуулахад хамгийн түрүүнд одоо гол чухал зүйл нь хэл яриа байдаг. Тэгээ хэл ярианы хөгжлийн хоцрогдолд орсноороо тухайн хүүхэд одоо бусдад өөрийгөө ойлгуулж илэрхийлж чадахгүй мөн дээрээс нь энэ цаашдаа ахисаар ер нь бол нийгмээс өөрийгөө тусгаарлах цаашлаад одоо зан төрхийн өөрчлөлтөнд ороход нөлөөлж байгаа юм гол хүчин зүйл болоод байгаа. Тэгэхээр хэл ярианы хөгжил бол яг одоо хүний хөгжилд одоо маш чухал. Ерөөс суур ойлголт байгаа тийм үү. Тэгэхээр хүмүүс ингэж ярьдаг те за манай хүүхд одоо дүр хүрж байгаа сайн ярьдаг юм уу? За эрэгтэй хүүхдний тэгсэж байгаа л нэг ярьж штэ гэл тэгдэг те. Тэгтэл яг одоо тухайн хүүхдийн хэл ярианы хөгжил нь одоо жишээл нэг юм судалгаа авахгүй те 3 настай хүүхдийн одоо хэл ярианы чадамж 10 настай үеийн унших бичих чадамжийг илэрхийлж чадна гэж үздэг байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж хүний хэл яриа хөгжиж давхар танин мэдхүү нийгэмшгүй ерөөхдөө хөгжил давхар одоо амжилттай хөгжих боломжтой үндсэн суурилтаа хэрэгцээл гэж бас хэлж болохоор юм л да тий. Тэгэхээр хүмүүс тэгдэг одоо яг хаа эрэгтэй хөхөд ингэсгээл хэлд орсон тэгж ярих юм бол манай хин хүртэл тэдэн настай одоо хэлд орсон шүү дээ гэл нэг айжууд хайвхан яваад идэг тий. Тэгтэл нөгөө талаараа энэ чинь бас боловсрол амьдралын чанарт нөлөөлөх асуудал болоод байна тийм үү? Ялчгүй л одоо нөгөө олон улсын судалгаа болон эрдэмтдийн гаргасан одоо статистик одоо мэдээгээр бол ер нь бол одоо нэг хэлтэй эцэг ихтэй нэг хэлтэй орчинд одоо өсөж байгаа хүүхэд бол тухайн хэллийнхаа орчноос одоо шууд 3 настай гэхэд л 3 хүүхдээ өгүүлбэрээр чөлөөтэй ярьж байгаа хэрэгтэй байхгүй. Гэтэл 3 настай хэрний одоо Монгол аав ээжтэй Монгол орчин тийм Монгол сургууль цэцэрлэгт явж байгаа хүүхэд тэгж ярихгүй байгаа нь өөрөө л хэлний хоцрогдолд орчиж байгаа. Тэгээ нийт одоо үгийнхаа одоо насан туршдаа ашиглах боловсрол танин мэдхүйнхаа 80% 3 настай гэхэд айл хэдийн тухайн хүүхэд өөрөө ингээд одоо таньж мэдээд боловсроод ойлгоод авсан байдаг. Тэрийг илэрхийлж байгаа нь бас ингээ 3 настайдаа айл хэдийн тодорхой болсон. Гэтэл ингэж чадахгүй байгаа нь цаашлаад угаасаа л нөгөө хөгжлийн хоцрогдол буюу тухайн уншсан үгээч юу гэж ойлгож байгаа тал нь байхгүй байгаа учраас яалтчгүй л хэл ярианы хөгжил гэдэг бол маш чухал. Харин тийм ээ. Одоо жишээлбэл бид нар хүүхдүүдээ ээж аав нь ингэж боддог шүү дээ тий. Одоо 2 настай хүүхдийг жишээлбэл яг 8 сартай хүүхчиг тэврээ явж байдаг ээж аав гэдэг тий. Тэгтэл тухайн үеийн одоо 2 настай хүүхдийн хөгжил гэдэг бол ирээдүйн амьдралыг нь одоо илэрхийлж болох үз одоо тийм эрчимтэй хурдтай хөгжил явагддаг үе дээр нь хүүхдийн сайн бие даалгаад тий багаас нь тэр нэг суралцах суур боломжийг л тавьж өгч байна гэдэг маань хэл ярианы хөгжлийг дэмжиж байгаа асуудал болоод байна тийм үү? Тийм. Одоо багадаа л одоо жишээлбэл гаднаас одоо аав нь орж ирээд хаалга тогшоод хаалга тогшсныг ээж нь одоо тий хин бэ аав нэ гэд ингээ хэлж байгаа нь л тэр хүүхдийг илэрхийлэмжинд сургаж байгаа хин гэдгийг таньж мэдж байгаа зүйлд ингээ сургаж байгаа байхгүй. Гэтэл нөгөө эцэг эхчүүд хүүхдэд хайрлахын зүйл дөө. Гэхдээ хайрласнараа бас эргүүлээд айгүй хүнд асуудалд оруулаад байгаа байхгүй юу? Хайрлаж байгаа учраас байнга тэрж ийн, хайрлаж байгаа учраас дуртай Google-тэй, дуртай телевиз, падийг авч өгч ийн. Гэхдээ энэ нь эргүүлээд өөрөө хүүхдэд хөгжлийн хоцрогдол хүргээд байгаа гэдгээ ерөөсөө анзаарахгүй. Гэтэл яг нөгөө хүүхд нөгөө нийгмийн харилцаанд ороод буюу сургууль цэцэрлэгт явах хэрэгтэй боллоо тий ээж ажил хийх хэрэгтэй боллоо ийм асуудал гараад ирэнгүүт нөгөө бусдадтай харьцуулагдаад ирэнгүүт
жаахан юу илээ гэд одоо анхаарч ирж байгаа байхгүй. Гэтэл тэр маань аль хэдийн хоцорсон, нэлийн хоцрогдолд орсон ирж байна. Тэгэхээр эцэг эхчүүд ер нь бол багаас нь хүүхдээ одоо даах ёстой, одоо ачааллын даалгаж хийх ёстой зүйлийг хийлгэж ивэл тухайн хүүхэд ингээд явцын дунд сурсаар л байдаг. Гэтэл яг одоо яаж ийм гэхээр эцэг эхчүүд ирж байгаа налхтай тэгж аахгүй. Одоо яг манай хүүхэд ихэвчлэн тэгдэг ингээ ярихгүй байна гэд. За тэгээ ингээд зөвлөгөө өгөөд буцаагаад ирэнгүүт энэ дөрөвтэй ирнэ. Ерөөсөө юм ойлгохгүй байгаа байхгүй юу? Юу ч ярихгүй байгаа. Яг энэ ойлгож байгаа. Гэхдээ юу ч хэлэхгүй байгаа гэж ирдэг. Гэтэл тэр хүүхдийн хэлээрээ нөгөө илэрхийлэх хэлээрээ маань айл хэдийн тэр доор үлдсэн. Нэг насны төвшин 1.5 насны төвшөнд үлдсэн. Нөгөө биологиороо бие физиологи нь 4 настайд яваад идэг. Энэ хоёрын ялгааг юусэн эцэг эхчүүд олж харахгүй. Тэгэхээр 4 настай хүүхдээ бол 4-тэй хүүхчиг л одоо чи ярьж сурахтаа шууд 4-тэй хүүхчиг ярьж сур, ярих ёстой гэдэг тийм юмыг л одоо хүсээд ах шиг харагдаад байгаа юм. Тийм ээ тий. Тэгэхээр одоо яг ингээд хүүхдээ юм чи ихэд ч юм уу тий эсвэл одоо таны практик дээр тэгтүүл ингээд яг өдөр тутмын ингээд нэг ажлынхаа явцыг хэдүүл ингээд ажиглаад харангууд магадгүй яг ковидын дараагийн үеэс одоо ковидыг 2 жил хэдүүлэг гэртээсэн шүү дээ. Тэгэхээр нэг ковидын дараагийн үеэс нөгөө борооны дараах мөг шиг гэж ярьдаг. Тэгээ энэ тэнд одоо тэр хүүхд ч хэлд орохгүй байна. Хамаатан саатан дунд ч гэсэн айгүй хэм хэл ярианы хөгжлийн хоцрогдлыг түгээн болчихсон тий. Тэгэхээр энэ хэл ярианы хөгжил хоцрогдол үүсгэхэд шууд болон шууд бусаар нөлөөлөх ер нь ямар хүчин зүйлүүд байж болох вэ? Шалтгаанууд одоо юу гэж вэ? Шалтгаан гэх юм бол нөгөө судалгаанууд дээр харахад бол дэлгэцийн хэрэглээ, эцэг эхийн одоо үр хүүхдтэйгээ харьцаж байгаа харилцаа, мөн дээрээс нөгөө онцлогооны чадвар сайжирсан. Тэгээд дээрээс нь бас нөгөө бусад төрлийн мэдрэлийн эмгэгүүдийг онцлох чадварууд нь ч нэмэгдсэн гэдэг ингээд иймэрхүү хүчин зүйлүүдийг айгу дурдсан байлээ. Гэтэ яг ер нь бол одоо хараад хахад бол нөгөө нийгмийн завгүй амьдрал, цахим хэрэглээ маань биднэрт ковидоос хойш бүр ингээд шингээд үлдсэн. Тэрнээс л болоод энэ удаа л гэж харж байгаа. За яг одоо эцэг эхчүүд эрэхтэй тэгээд байгаа байхгүй. Манай хүүхэд бол ойлгоно. Ойлгоно тий. Тэгээрээ ингээрээ гэхэд хийн. Багш нь ч гэсэндээ тэгээрээ ингээрээ гэхээр хийдэг. Тэгээд наашаа суу бүгдээрээ хоолоо идээ, хичээлээ, ээждээ тийм юм аваад ирмэр гэхээр ингээ авчирдаг гэдэг. Тэгээ ямар асуудал байна гэвэл юу ч хэлэхгүй. Өөрөө хэлхийг хүсэхгүй байгаа. Мэдхгүй би одоо энийг хэлхийг хүсэхгүй байгаа юм уу? Эсвэл зөрүүд юм уу? Тэгээ нэг зөрүүд зан гэдэг юмд амар их уйдаг. Тэгэхээр яах вэ гэхээр нөгөө хүүхдтэйгээ харилцаж ижил үгийг гаргаж одоо хэлүүлнэ штэ. Гэтэл нөгөө бид нэр завгүй амьдралаасаа шалтгаалаад ч тийм юм уу? Тэгээ хүүхдтэй ерөөсөө үг хэлэх тийм боломж орон зай үлдээхгүй байдаг болоо гэж бодоод байна. Тийм. Яг тэгж хараад байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл чи юу идэх юм? Гэл дохингууд нь мэ Эсвэл нөгөө 3 4 жил нөгөө хүүхдээ харцсан бол тэр баг нөгөө 0 руу явангуцаа энэ шэйк чинь да гэд мэдчихэж байгаа. Тэгээ чи шэйк чинь үү гэж асуухгүй байгаа байхгүй. Чи шээлээ юу гэх чинь үү гэж асуухгүй л байна гэсэн. Чи боо идэх үү? Боо идэх ч юм аа за мэ боо гэж хэлэхгүй байгаа. Бараг ингээд заахын завдлах уу нэг тийшээр хангуут миний хөө тэг гэж те. Одоо ингээд нэг жоох юу бол наа чи яг шэйк гэж шүү гээл нэг тэгдэг те. Тэгтэл нөгөө хүүхдэн бас ингээд нэг процесс үсээд нөгөө туршлаа суухгүй байл гэж хэдүүл ойлгож иж болно л те. Одоо жишээлбэл хүн шинэ нэг ажилд орлоо гэж хэдүүлээ тооцсон бол тэр ажилд дадлахж явах, туршлагаж явах, ажилдаа гарших биднэрт ингээд нэг юм туршлага хэрэг болдог, хугацаа хэрэг болдог тий. Тэгтэл хүүхэд маань энэ нийгэм орчинд цав цагаахан цаас төрөөд энэ олон мэдээллийг шингээж аваад яг нэг туршлагачих гэсэн чинь ээж нь тэнд утас үзээд байна. Аав маань тэнд ингээд ажиллаа хийгээд байна. Тэгээд нэг өсөхгүй, цангахгүй, гимтээхгүй, бэртээхгүй, баалчихгүй шээс нь гайгүй тэгээ болчихно гэдэг нь тий. Тэгтэл яг тэр нэг ээжтэйгээ харилцах, аавтайгаа харилцах ерөнхийдөө тийм ер нь л орчин үед агуулцаа. Тэгтээ бас энэ дээр яг би юу гэж яг боддог вэ гэхээр бидний амьдралын хэв маяг ерөнхийдөө хитрхээ жоохон хялбаршуулаад байна гэж бодод байдаг. Одоо жишээлбэл бага насны хүүхдэд үдээсгүй гуталтай, товчгүй цамцтай, идж байгаа бүх юмнууд нь зажлахгүй, залгаа шингэчих боломж тий. Тэгэл нөгөө зурагт утас үдчихэж ангуута залгаа тэнд бараг зажилж байгаа ч юм уу цамцтай бидэхгүй тий. За эсвэл гэл гарах гээд ингэнгүүт нь тэр хурдан тий. Тэгэл ээж аав маань яг хурдан гэдэг болохоор тэгэл өвдүүлчихгүй л гэж л ингээл нэг
одоо нийгмээс жоохон тусгаарлцдаг ковидын дараагийн айдас мэдс гэл бас жоохон ханаа томны асуудлаас хэцүү л байгаа юм л да тий. Тэгэхээр яалтчгүй бас одоо нийгмээс мэдээллүүд айгу шүүлтүүргүй авч байгаатай холбоотой ээж бас магадгүй. Одоо ингээл ковид амир их байна, ханаа том их байна. Одоо өвдөн гэдэг бол хэцүү. Тэгэхээр одоо зүгээр л одоо ингээл гэртээ харч. Тэгээ өвдөн гэдэг бол айгүй хэцүү. Тэгэхээр гэртээ харчи. Тэгээл л ерөөсөө ингээл. Тэгээл гэртээ харж байгаа юм чинь мэдээж гэрийнхээ ажлыг хийн, гэртээ хоол ундаа хийн, гэрээ цэвэрлэн, иймэрхүү ажил хийгэнгүүт. За миний охин ээж нь юмаа хийчи чи гэл хожиж хуцаанда ээж аауд ч юм уу бүгд л одоо тийм хуцаа дэлгэцэн би шаркын 50 чинь хэдүүлээ тий. Тэгэнгүүт л яалтчгүй таны хэлдгээр хялбаршуулах юмд айгүй хурдан суралцж чинь. Тэгээд тэр нь өөртөө таны яг хэлж байгаагаар дадлагжих, туршлагажих. Тэгээд одоо өөрийгөө илэрхийлэх тий. Одоо сурсан мэдснээ гаргах тийм боломж юусоо гарахгүй л байгаа тийм. Яг Монгол орны одоо бидний яг цэцэрлэгийн орчин төргөд үзвэл бас яг өөрөө бага насны хүүхдтэй хүний хувьд бол бас л чангалтай ингээд нэг жижиг метр квадрат тий. Тэгээд дор хаяж 20 хүүхдтэй нь тэгтэл тэр олон хүүхдүүдийн ханаа том уу гэж дийлддэг тий. Тэгвэл 2 настан маань цэцэрлэгт өгөх гэсэн чинь тэгэл нэг 5 хоноо л өвдвөл 5 хоноо л өвдвөл уг нь бол яг ингээд нэг туршлагачмаар байгаа юм. Нэг ажилд орж байгаа юм шиг те ингээд анх ингээ 2 настай айгүй хөөрх ингээ шамбагоо цэцэрлэгт хараад ингээ суух сте мэн тэгээд дасгалаа ингээ хийх сте мэн гэдэг нэг нийтийн дунд ороод туршлага суух гэсэн чинь бид нэр энэ дээр нэг хүүхдээ бас хит хамгаалаад ингээ нэг жоохон ингээд бүр их хайрцаглаад нэг жоохон хамаг хөгжлийн хоцроогоод байгаа юм шиг байна тийм үү? Ер нь бас яалтчгүй л бүх зүйлд хоёр тал байгаа гэхчээр яг л нийгмээс ирж байгаа ингээл хоёр тал байгаад байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж ханаа том хүрэх нь хэцүү, хүүхэд өвдөх нь хэцүү. Гэхдээ энэ хүүхэд өвдөхийнхаа одоо эрүүл саруул байх нь чухал ч гэсэндээ бас нөгөө талд сурж боловсрох хэл яриа танин мэдхүү хөгжих нь бас чухал. Тэгэхээр яг гэртээ харах боломжтой бол харж болно. Зөв одоо хүүхдээ өвдөхгүй сайн харж байгаа ээжүүд ч зүүнд байгаа. Тэгэхээр давхар одоо яг энийг хийж явахдаа яг л нөгөө сургуулийн процесс шиг гэртээ байгаа чи. Тэг гэртээ хүүхдээ харж болов. Яг гэхдээ тодорхой хугацаанд нь яг нөгөө хүүхдээ боловсрохт нь жоохон анхаараач. Тэгээд хүүхдтэйгээ ажиллаач. Яг хүүхдтэйгээ ажиллаач гэхээр ингээ айгуу тийм нөгөө эргэлзсэн нүдтэй хардаг л та. Би ч хүүхдтэйгээ ярихгүй ин гэж юу ах вэ? Тэг хүн болгон ээж одоо хүүхдтэйгээ ярьж байгаа. Би ч ингээл айгуу их ярьдаг гэж ярьдаг. Гэхдээ бас яг л тийм л байдаг л та. Маш сайн л ярьж л байдаг гэж. Гэхдээ яг одоо ингээ ажиглаад тах дээр ерөөсөө тийм хүлээх буюу үг хэлэх орон зайг нь үлдээхгүй. Хоёрчууд юу ч боддоггүй гэхээр таад одоо 3 настай хүүхд үнэлгээн дээр л хийж бодъё л да тий. Тэгмээ таад ингээ команд талаар өгж гэнэ юм мэлэж гэнэ жоох штий юу ойлгох юм бэ гэдэг. Тэгдэлгүй жоох бишээ sorry. Ойтотой л угны нэг аль хэдийн мэдсэн байх таахгүй тий. Тэгэхээр яг гадны нөхцөлд болохоор энэ чинь ээж аваад өөртөө хүүхдтэйгээ тэр энгийн харилцааны байдлаар яг нөгөө ээлж өгөөтэй харилцааг үүсгэхийн тулд хилээд хүлээгээд ээлж нь аваад байна. Яг ийм харилцааг үүсгэх хичээл-мичээлүүдгээ бүр тусгай програмууд энэ төр айгүйх зөндөө байдаг байгаа байхгүй. Тэгэхээр чинь л нөгөө ээж авын хөгжлийн дээр айгүйх сайн явагдаад байна тий. Би яг ингээ нөгөө зарим хүмүүсүүдэд хуучинсаг санагдчихэж магадгүй л тий. Гэтэ яг би бол тэгж боддیں۔ Манай Монгол хуучин ах үед маань бас ингээд давуу талууд зөндөө байжээ гэж хараад байдаг байхгүй юу. Жишээлбэл одоо яг хэл яриа буюу авиа дуудлагын хоцрогдолтой хүүхдүүдийг үнэлэхдээ сийг шүүх авиануудыг маш буруу дууддаг. Чадахгүй байгаад байдаг. Нийт тухайн хүүхэд шүд айгуу муутай байдаг. Тэгээ амны хайрцаг апрад айгуу бас амны хайрцаг апрад айгуу муутай. Тэгэхээр нөгөө яриад байгаа боловч ам юусоо хөдлөхгүй. Булчингийн хөгжил айгуу муутай. Энэ нь нөгөө л нөгөө хатуу бүхэл зүйлийг идүүлэхгүй дандаа нөгөө миксэрсэн зөөлөлсөн бүтээгдэхүүн идж байгаатай холбоотой тийм. Тэгээд дараа нь болох дээр нөгөө талаараа бид нөгөө хуучин мал аж ахуйтайгаа хамтдаа айгуу их тэгж байсан учраас нөгөө энгийн авиа дуудлагуудыг маш багасаа хийгээд сурдаг болчих. Хүүхэд нь нөгөө хонио туухта чаа 100 өө гэдэг аялга үгнүүдийг айгуу сайн хийж чаддаг байсан учраас айгуу сайн ингээд авиа дуудлагууд айгуу эрт сайн бэхждэг байсан бах гэж би хараад бодоод байдаг байхгүй. Тэгэхэд тэр аялгууд нь зүгээр одоо манай өвгд эцүү шууд гаргаж ирээгүй л бах.
бас нэг бодолтой л нэг гаргаж ирсэн баг. Тэгэхээр яг сурах юмыг цагт нь сургаал явах хэрэгтэй. Жишээлбэл одоо болтол 4 настай ирний халбаа ингэж барьсаар байгаа бол эн чинь одоо яагаад ингэж барьж болохгүй байгаа юм бол гэж бодоод зөв халбаа руу шилжүүлвэл болно зүгээр байхгүй. Гэтэл ингэж сурцсан ингээл идчихийг идчихэл байвал болоо гэдээ хахаас илүү тодорхой хэмжээний ачааллуудыг хүүхдүүдтэй өгөж эхлүүл болно зүгээр. 6 настай хүүхэд танай хүүхэд гэртээ юу хийдэг вэ? Энэ юу ч хийдэггүй шүү. Яагаад юу ч хийлэхгүй аа? Танай хүүхэд аяг угааж гин үү? Тавг хурааж гин үү? Тэ? Юу цэцгийн тоос арчдаггүй, тоос арчуулдаггүй гэхээр үгүй энэ тоглоал ээж идэг. Тоглохдоор энэ хүүхэд таантай тоглодгоо гэхээр үгүй. Энэ өөрөөрөө л тоглож идэг. Тэр хүүхэд нөгөө ямар ч одоо нөгөө эцэг яг энэ жоохон хэцүү л байж магадгүй. Жоохон туслаж дэмжихтэй яаж тоглох аргыг ингэж зааж харилцахгүй өсөд байгаа учраас харилцааны бэрхшээл, хил ярианы хоцрогдол бас энд нөлөөлөд байна даа л гэж харагдав. 3 хүүхэдтэй айл 4 хүүхэдтэй бол арай өөрөө ч одоо яагаад гэвэл ихснэр заа шөөш бэби чи энэ цоо энийг өөрхөн заа шүү дээ тий. Ихснэр ч амар юм багшрах шүү дээ тий. Тэгтэл яг энэ хүүхд төгслийн хоцрогдол олон том хүнтэй байдаг айлын баг хүүхэд гэдэг ч юм уу тий. Тэгэнгუутад яг тийм хүүхдүүдэд айгүй их юм шиг надад бол санагддаг. Ялангуяа ах нь нийтдээ өвч нэг ах нь бүр хортой шүү дээ гэдэг ч юм уу тий. Бүр сүлд гарсан тий. Тэгэнгუут нөгөө ээж нь бас яг 2 настай хүүхдтэйгээ харьцаж тоглох гэхээр ингээд мэдхгүй учраас болохгүй нэг харьцаж гэхээр бас нэг жоохон барьер энэ дээр гарч ирээд байдаг тохиолдлууд бас зөнд байдаг тий. Тэгэхээр магадгүй энэ дээр бас нэг яг одоо хүүхд хоорондын насны зай эмээ гэдэг ч юм эсвэл хожуу төрөх асуудлууд энэ тэр нэг хүүхд төлөвлөлтийн асуудлууд бас энэ дээр жоохон нарийн энэ дээр явагдаад байна тий. Одоо ингэдэг ч хоёлаа сая болол ярьсан дээр бол яг нейротипикал буюу одоо эхээс төрөхдөө тэр хүүхэд л одоо хүүхд яг тархины хөгжлийн хувьд нэг айхтар асуудалгүй энгийн хэвийн төрөлттэй эрүүл сарвал одоо төрөлөө гэж одоо хүүхэд. Тэгэнгუთ яг тэр одоо хүүхдийн цав цагаахан цаас төрж байгаа одоо туршлага суух гэж байгаа насанд нь бид нэр сайн туршлагын суулгаж чадахгүй болохоор нөгөөхт нэг талаасаа хоцорч чинь. Энэ дээр бид нар арга хэмжээ авахгүй бол муу сурдаг хүүхэд болно шүү гэдэг нь тодорхой тий. Тэгэхээр энэ дээр яг өнөөдөр маргааштай тэр 2 настай 3 настанд бол тохиолдох асуудал бага байхгүй. Тэгтэл сургуулийн нас академик боловсрол амьдралын чанар гэдэг том асуудлууд ард нь ингээд амьдралын чанарын асуудал явж байна. Тэгтэл нөгөө талаасаа угаасаа тэр хүүхэд маань аутистик ч юм уу тий. Одоо яг нейротипикал биш төрсөн бас нэг хэсэг бүлэг хүүхдүүд нь ялангуяа одоо аутизмын тоо баримт энтергээд хэдүүлээ харах юм бол маш их байдаг. Одоо 10 жилийн өмнө л жишээл хүүхдийн хэмжээр сурч байхад сураад төгсөж байхад яг аутизмтай хүүхд бол харж байгаагүй ч хэлэхэд болно тий. Тэгэхэд ч бас л ихэнх хэлхсээр зөндөө олон тохиолдол үзэж явж байгаа. Тэгтэл яг ингээд 10 жилийн дараа одоо хүүхдийн энгийн хүүхдийн үзлэг дээр сууж байхад 20 хүүхдүүд 1 2 ч юм уу явах тохиолдол байдаг тий. Одоо жишээлбэл Америк улсын хамгийн сүүлийн одоо ингээд бүр бүүм хийж байгаа тоо баримт чинь тий маш их маргаантай байгаа тоо баримт яваад шүү дээ. 31 хүүхэд тутмын нэг нь аутистик гэхэр чинь бүр нэг ангийн нэг хүүхэд найдвартай аутизмтай болоод тарчиж байгаа хгүй тий. Тэгэхээр тэр хүнд үү, классик үү, хөнгөн үү гэд янз бүрийн одоо оюуны хөгжлийн танин мэдэх асуудлууд энэ төр тохиолдсон тийм үү. Тэгвэл яг энэ аутизмын асуудлууд бол за ой дотор бол нэг харагдахгүй тий. Яг 12 сар хүртэл яг зарим нэг классик хөдөлгөөн байж магадгүй байж болно тий. Амар үйлдэх хүүхдэж магадгүй тий. Эсвэл огтой ойлгохгүй. Эсвэл ээжүүд яг ингэж ярьдаг тий. Одоо жишээлбэл манай хүүхэд ингээд багасаа манежин дотор ингээл ч асуул байж идэг биз тэгээд өстөө тавих тэгээд би ажиллаа өөрөө юм хийгээ явж гин хүүхэд маань дээшээ хараад байж идэг гэдэг байгаа байхгүй. Тэр тэгт аягүй асуудалтай. Яг тэгвэл 10 сартай хүүхэд хизээж тэр хүүхдийн нөгөө өөрийгөө хамгаалах survival skill гэдэг нь байгаа шүү дээ. Тэгтэл тэр хүүхэд байглаасаа заягдсан өөрийгөө хамгаалах чадвар бол эцэг эхчүүдийн анхаарлыг өөртөө татаж байгаа. Тэгтэл тийм чадвар байхгүй нэ гэдэг чинь энэ дэр нийгэм шиг харилцааны бэрхшээлсэн байгаа байхгүй тий. Тэгвэл за ойтодоо нэг тиймэрхүү байдаг юм ээж. Яг хизээ за 2 настай хүрч байгаа хүүхэд хэл яриа хоцорчлоо. 2 настай бол 24 сартай хүүхэд 2 үг холбодог 50 үг байлдаг гэж байна. Тэгтэл тэр хүүхэд юусоо үгэхгүй хагаад байна тий. Тэгвэл яг 2 настай яг ямар шинж тэмдэг байвал бид нар жоохон тайгаа байгаа даа гэж бодоод юу үзүүлэх вэ? Хинд үзүүлэх вэ? Яг нөгөө орчноос шалтгаалаад хэл ярианы хоцрогдол бол байж болох байх. Дээрээс нь давхар бусад төрлийн хөгжлийн хоцрогдлууд байна уу гэж бас бодох хэрэгтэй. Одоо тухайн эцэг гэх юм тий. За манай хүүхэд гадаа тоглолт
тоглодгоо, гадаа хүүхдээ гаргадггүй гэхээр гаргадаг. Тэг хүүхд чинь бусадтай яаж тоглодог вэ гэхээр хөөцөлтөд тоглолт нь штэ гэдэг тэгэхгүй. Тэгээ за тэгвэл хөөцөлтөд тоглох дээрээ танаа хүүхэд яг яаж тоглодгоо гэхээр өөстө хүүхдүүдийг дагаалдгүйгээл амар баяртай гүйдэг. За тэгээд жаахан лавшруулаад асуух тэр танаа хүүхэд чон туулаад ич тоглоод тухайн хүүхдээсээ буцаад эргүүлээд нөгөө дүрлүүгээ шилждэггүй юу тий. Одоо тий тодорхой хэмжээний нэг дүр тоолж чаддгүй юу. Тэгэхээр яг л ер нь тийм юм байдгүй шилждэггүй. Бусдадтай тэр нөгөө харилцааны талын асуудал харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр чон гэж зөгчөөд буцаад өөрөө туулаа олоод гүйдгүү мөдгүү. Энэ ч бас айгүй чухал. За яг бас бусад нөгөө яг одоо энийг нөгөө туршлагаасаа л хэлэхэд бол бас нөгөө нарийн хөдөлгөөний одоо хоцрогдол бас байгаад идэг. Одоо олтол нөгөө 2 хүртэл нөгөө юу яадаг жижиг зүйлсүүдийг чимхэж авч чадахгүй байх, байрж авч чадахгүй байх. Тэгээ нөгөө угсардаг тоглоомнуудаа одоо эвлүүлэхдээ жоохон эвдүү муутай байх жишээний. Тэгээ хөдөлгөөний эвсэл бас муу байх. Энэ бол мөн дээрээс нь одоо 2 настай хүүхэд чинь одоо хувцаа тайлах тий чөлөөтэй тайлах мөн дээрээс нь өмдөө ялангуяа өмд амьсуудаа өмсөх орлогоодыг хийж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр орлогоодаа хийхгүй байх уу гэл би даалт тал дээр дадал хөвшил тал дээр жишээлбэл 2 настай хүүхэд чинь шээх баха мөн дээрээс нь идэх уухаа илэрхийлж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ямар ч одоо зөвхөн үйлдэлээрээ биш аваа үеэрээ илэрхийлж ивэл бас сайн. Тэр талыг бас ажиглаж авах хэрэгтэй. Өөрийгөө нөгөө илэрхийлэх харилцаа талын асуудлууд. Бас нэг талаараа манайхан ч бас нөгөө нийгэмд нэг иймэрхүү бодол идэх аутизм амар их болчихсон энтергээл нөгөө ер нь тохиолдлын тоо их мэх энтергээл зөндөө тийм айгүйх яригддаг штэ тий. Тэгэнгუთ бас нөгөө талаараа одоо юу гэдэг 2 настай цэцэрлэгт ингээ хүүхэд нь орно гэх юм бол багш нар ч юм уу тий нөгөө ээж аавд нь танаа хүүхэд чинь юу хилд ороогүй хүүхэд нь начи аутизм биш матгүй шүү гэдэг нэг талаар бас амар туйлширч гад идэг тий. Тэгэхээр үнэхээр яг тийм одоо шинж тэмдэгтэй энэ төр байна гэд хэдүүлээ ер нь нэг жоохон адигтэй хүн бол хизээч өөр хүүхдийг хараад манай хүүхэд аутизм тийм байх та гэж бол юу нь бол харахгүй. Ягаад гэвэл гэр бүлд харилцааны асуудал үүсэхгүй шүү дээ. Тэр хүн чинь хүүхдээ хараад яах гэж байгааг мэдээд байгаа юм чинь юу гэж л тэгж бодоо суужаагүй шүү дээ. Ерөнхийдөө бол тэгэхээр нэг талаар бас бид нар энэ оншин дээр хэтэрхий туйлшраад иж магадгүй тий. Ер нь бол одоо хилэн яриан ингээд өчнөө шалбанаас түрүүний ойлголт баахан шалтгаалсан шүү дээ тий. Тэрнээс болоод хил яриан ингээд тоцорчингууд яна манай хүүхэд одоо гайг байгаа юу гэм шүү дээ энэ гэл нэг зөнтөө тиймэрхүү асуудлууд явагдаад идэг тий. Хамгийн багадаа л ер нь бол за яг хоцроод байна уу гэвэл хүүхдтэйгээ яг нөгөө хүүхдийн эмчээс тэгээд мөн багш нараас нь зөвлөгөө аваад хүүхдтэйгээ яаж ажиллах талаар зөвлөгөө аваад ажиллаж эхлүүл болно зөв. Нэгсэнд харилцаж тийм. Тэгээ харилцаанд ороод ирэхдээ нөгөө илүү тодорхой болоод ирдэг. Юу нь бол харилцааны чадамж, харилцааны орчин нөхцлөө сайн нэмээд ирэхдээ хамаагүй илүү тодорхой болдог. Тэгээд илүү одоо бусад шинжүүд нь одоо зөвхөн хил ярианы хоцрогдлын шинжтэй бол бусад шинжүүд тухайн хүүхдийг бие даалгаад ирэхээр хөгжөөл ирдэг. Тэгээд тэр талаараа л ерөнхийдөө ялгаа. Яг эцсийн оншин бол яг нөгөө хүүхдийн эмч, хүүхдийн хилцлийн эмчнэр тавихгүй л дээ. Юу нь бол сэтгцийн эмчнэр, сэтгцийн эрүүл мэндийн төвд сэтгцийн эмчнэр тавина. Тэгэхээр яг ер нь бол хүүхдийнхаа өрхийн эмчтэй ханд одоо бол харьцангуй нөгөө өрхүүд дээр нөгөө морбасын үнэлгээ буюу хүүхэд хөгжлийн гарааны үнэлгээнүүдийг ингээд өрхийн эмчнэр хийж чаддаг болсон байгаа. Тэгэхээр мөн дээрээс нь их хүүхдийн ягаан дэвтэр дээрч байгаа. Тухайн ээж өөрөө хүүхдээ 7 төрлийн чадвараар үнэлэх боломжтой. Зүгээр чеклэл явчихна. Манай хүүхэд, танаа хүүхэд одоо тий 3 одоо зурагтай хуудаснуудаас 3-ыг нэрлэж чадчихэв үү? Эргэтэн тогтолцооноос өөрийнхөө одоо нүд хам чихрийг нэрлэж чадчихэв үү гэдэг ийм асуултууд байгаа. Тэгээд тухайн одоо хүүхэд маань одоо 3 настай хүүхэд байлаа гэж бодоход 36 сартай хүүхдийн хийж чадах хэвээр юмнуудыг хийж чадчихэв үү, чадахгүй байна уу гэдгийг ээж өөрөө ч үнэлчих болохоор болчихж байгаа байхгүй. Тэгээ тэр үнэлгээгээ хийж үзээд үнэхээр манай хүүхэд зөвхөн хил ярианы хоцрогдолтой байна уу, эсвэл бусад төрлийн хоцрогдлууд байна уу гэдгийг үнэлээд тэгээд өрхийн эмч болон хүүхдийн нарийн мэрэгжлийн эмч нар руу хандуул. Тэгээд ер нь бол эмч нар чиглүүлээд өгнө. Чиглүүлээ гараад тэгээд багшаасаа давхар тэгтээ бас яг одоо нөгөө боловсон хүчний маань бол одоо нөгөө сурж байгаа байдал бас жоохон
угаасаа сургалтын процесс жоохон дутагдaltaй байгаа л да манай улсад хил засалчийг одоо л энэ жилээс бэлдэж эхлэх чинь мөн дээрээс нь хитрхи туушаарсан мэдээлэлтэй байгаа дээ тий ярихгүй л бол аутизмтай зүгээр захын хүн л энэ ярихгүй байна эсвэл жоохон аашлж чинь хүүхэд 3 настай аашлж болно шүү дээ 2 амар ааштай шүү дээ тий амар аашнууд гаргаж болно шүү дээ гэтэл нөгөө л эцэг ихийг буруутгах тий хүүхдээ хүмүүжүүлээгүй байна инээ тэрэ гэсэн тэгэл ингээл тийм асуудлуудаас бүх хүүхдийг аутизмтай гэж хэлэнгүүт ингээл эцэг эхчүүдэд айгу тийм зовир шаналгаанууд үүсгэж байгаа байхгүй. Тэгээд нэрээ ч юм болов гэл хүн тодорхой мэдээллийг хүлээж авах хугацаа гэж бас байгаа. Ажиглалтын хугацаач гэж бас байгаа шүү дээ. Тэгээд тэрийг хүлээж автлал тодорхой хэмжээний хугацаа одоо тэг хүүхдтэйгээ ажиллах хугацаа бас юу н байх хэрэгтэй юм бол. Тэгэл өн хин нэгний аутизм гэж хэлсний юугээр бол тухайн хүүхэд аутизмтай бол байхгүй л тий. Харин яг тэр нөгөө аутизмын онцлогоо өөр бол айгүй нарийн төвхтэй гэдэг л та одоо ямар нэгэн өвчин байна гэж хэдүүлээ бодвол өөрөөр хэлбэл миний толгой өвдлөө гэж бодох юм бол би эмчтэр очиод эмчээ миний толгой өвдөд байна одоо ямар одоо тийм одоо red flag шинжүүд гэдэг тийм ямар шинж тэмдэг хэлэнгууд за чам тэр байж магадгүй байна гэж надад имра шинжилгээ бичиж өгвөл имра эдлийн юм харчмаатай одоо энэ чинь мигрен гэдэг юм энэ чинь юу гэдэг юм ач мөн онш тавиад надад эмчилгээ бичингууд би идэгчлээ гэж ярьдаг тийм тэгтэл альва нэг зам харилцааны асуудлууд яг тийм өвчин биш болохоор ямар нэгэн багч яг 10% нэг органик юм байж магадгүй л гэж үздэг болохоос биш яг хүүхдийг хараал те эсвэл амар би туршлагаараа мэдчихээн гээл амар онш тавих гэдэг ч юм уу те тэгэхээр яг тэр нөгөө онш гэдэг процесс бол угаасаа өөрөө айгуу тийм нарийн төвхтэй бөгөөд одоо нэг л цаг ажиллана ш тэр хүүхдээ ч уртааш нэг 2 цаг харчингуудаа хүний хүүхдийг одоо юу шууд хэлэхэд хэцүү нөгөөтэйгөр эцэг гихчүүд бас яг тийм давтагдмал үйлдэл хит туйлширсан байдлыг бас өөрсдөө бас нэг мэддэггүй яг дэлгээ үзлэг тэр ингээл эсвэл сэтгэл 100% ингээд биш гэдэг ингээд нэг юу хүүхдэд итгүүлсэн байдаг тийм манай зургт хүчсэн юм аа автобус хүчсэн юм аа давтагдмал үлгүй байхгүй ялчгүй л байгаад байдаг тэгтэл байхгүй гэд ингээд нэг жоохон гүрийгээд байдаг ч юм уу тийм тэгэхээр яг сэтгэл 100% талын чаас нэг жоохон сонирхол асуудал болчиход байдаг л да тийм тэгэхээр яг миний бодлоор бол би яг ингэж боддtiin хэрвээ хүүхдийн хөгжлөө одоо хүний эцэг хэмжээнд манай хүүхэд насандаа нү гэж харж байгаа шүү дээ магадгүй ямар нэгэн онш ахыг тухайн гэр бол хүсэхгүй хинч тэрийг болох хүсэхгүй юм тодорхой тийшээ нэг яраач чирэггүй гэж би яг өөр хуваараа боддог юу гэж боддог гэхээр хүүхдийн хөгжил хоцорлоо гэж тооцох юм бол онш гэхээс илүү авах хэмжээ нэмэр чухал гэдэг өөрөөр яг онш болноос цаашаа хэлбэлцэж магадгүй яаж магадгүй тэр чинь классик бишил болоо тийм классик бишил бол хөнгөн шинж тэмдэгтэй хүүхдүүд айгүйх бүтээрээ авчдаг. Одоо жишээлбэл high functioning буюу хөнгөн өндөр үйл ажиллагаатай хүүхдүүдийн 70% нь нийгэмд одоо өөр бие дааж амьдрах чадвартай гэдэг гадны судалгаа хүртэлж байгаа. Тэгэхээр чинь заавал тэр онцтой байлаа гэдэг тэр хүүхдийн амьдралаас үржиж байгаа юм биш. Янз бүр бие жижиг төр болоод байгаа. Тэгэхээр энэ бай өөр асуудал байгаа юм л да тий. Тэгтээ хамгийн түрүүнд манай хүүхдийн хөгжил хоцорлоо гэж тооцох юм бол авах хэмжээ нь л чухал. Номер 1 нь дөрөвний хоёул нь ээлж дараатай харилцаа зааж өгөх гэдэг шүү дээ тий. Тэрэн дээр ээлж дараатай харилцаа хамгийн түрүүнд угаасаа ер нь бол хил засал эмчийн хувьд бол зөвлөдیں۔ Ээлж дараатай мөн дээрээс нь заавар даах чадварыг сайжруулах дээр ажиллаач гэж хэлдэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө хил засалч дээр ирэх дээрээ нэг юм үзүүлээд заавар зөвлөгөө авчвал ингээл манай хүүхэд эсвэл зүгээр хил засалт явуулчвал хилд орчин гэж бодоод байдаг байхгүй юу. Гэтэл энэ маань өөрөө нөгөө 1-3 нас хүртлээр хийх ёстой зүйлээ маш богино хугацаанд хийгээл үр дүн болчих юм шиг харагдаад байдаг. Гэтэл үгүй зөвхөн ээлж дараатай харилцаагаа бол гэртээ яаж хийж болно. Жишээлбэл ээж нь хоолоо хийж явахдаа тий миний хүү ээжтэй төмс аваад өг. За яг төмсийг мэдэхгүй байж болно тий. За энэ төмс гээд ахуулах эсвэл энийг аваад өгөөрэй надаа гээд тий мэ гээд ингээд харилцаж байгаа маань ээлж дараатай харилцаа болж байгаа. Тэгэхээр энийг л гэртээ хийгээч. Энийн дээрээ тоглоом оруулаад харилцаач. Тэгээд яг нөгөө харилцаж байхдаа хүүхдийнхаа нүд рүү царай руу харж агаад харилцаж гин үгүй юу. Энэ ээлж дараатай харилцааг л одоо хийгээд эхэлчих юм бол мөн дээрээс надаа мэ гэдэг зааврыг дагаад эхэлчихвэл хүүхэд маань дараагийнхаа юмыг сурахад нь айгүй төхөн болчдөг гэсэн. Тэгэхээр тэр чадварыг л эхний ээлжинд сургаад бол арай авах арга хэмжээнүүд
нилээн л одоо дэвсгэр суур болчихж байгаа юм шиг харагддгийн ерөн туршлагаас харахад бол тийм ээ. Яг ямар нэгэн байдлаар нөгөө манай хүүхдийн хөгжил бусад хүүхдүүдээс өөр юм байна гэд нэг эцэг эхчүүдэд нэг ингээд нэг юм одоо мэдрэмж эсвэл мэдээлэл ингээд нэг орж ирэнгууд чинь одоо юу гэж хэлэх юм манай хүүхэд үгүй зүгээрээ одоо ингээл 5 6 настай хэлд орчих штэ энэ төргээд тэрэн дээр айгүй хугацаа алдчихдаг тий. Тэгтэл яг л гадаад хүнд монгол хэл зааж өгөх хэрэг гараад ингээд байгаа байхгүй тий. Одоо нэг таг герман хүн монгол төрж ирэнгууд яг ихний чинь тохио цангаагаа идүүлээ зааж тий. Юм зааж маавал тэгтэл яг арай л жоохон ажиллагаатай л заах хэрэгтэй юм л гэсэн үг л тий. Тийм ер нь бол нөгөө одоо нөгөө монгол хүүхэд юм чинь монгол хэлээрээ ингээл заагаад эхлүүл айгу хурдан сурчин гэж бодоод ах шүү. Тэгэхээр нөгөө үг заа, хэл заа гэхээр ингээд гайхаад идэхгүй. Яагаад одоо юу заах юм энэ ч одоо заа гэдэг чи юу гэсэн үг ингээд гэдэг байхгүй. Гэтэл тэр чинь угаасаа л сурааг байгаа юм чинь дахиад нөгөө шинэ хэл зааж байгаатай ижилхэн заах хэвээр. Тэгээд 4 хүртэлх наснд угаасаа эцэг их одоо Монголын нөхцөлч тийм байна тий. Одоо хэл засалч нар ч алга мэрэгжлийн хүмүүс нь ч тоо цөөхөн байна. Тэгээд тухайн одоо үйл ажиллагаа явуулж байгаа газар нь ч цөөхөн байгаад байна. Тэгэхээр эцэг их нь л сурах хэвээр. Эцэг их нь л хүүхдтэйгээ ажиллах хэвээр. Тэгэхээр ер нь бол ихч биш багч биш өдөр болгон нэг тодорхой минутыг хүүхдтэйгээ хамт тоглооч гэдэг байхгүй. Хамт тоглоорой. Тэгээд хамт тоглохдоо болж өгвөл дандаа харилцдаг тоглоомнууд тоглооч гэдэг. Тэ. За одоо хоёулаа жишээлбэл бөмбөг тоглоё. За хоёулаа бөмбөгөө шийдье. За цуг шидий гингүүт нөгөө ээлжлээ шидэж болно шүү дээ. Хоёлоо цуг зогсчоод өнгөө хилээ шидэж болно. Эсвэл нөгөө тоглоомнуудаа нэр өгчөө тоглоомоо оноо тоглож болно. Тэгэхээр иймэрхүү нөгөө харилцдаг тоглоомны арга шийдлүүдийг олоод хүүхдтэйгээ хамт тоглооч. Оройн унтахад ном уншиж өгөөч. Ном ярьж, үлгэр ярьж өгөөч. Тэгээд эргүүлээ тэндээс нь тий одоо нөгөө үзэг туртаа Google-тэй нь бол ноён тал хаана вэ? Сүү хаана вэ? Дааги хаана вэ? Дааги чинь юу илээ? Дааги чинь баавгаа биш дээ гэд ингээд ярилцгал хэрэгтэй байгаа. Тэгэхэд маш их өөр юм ажиглагдчих эхэлнэ. Ер нь бол тэгээд нөгөө мэдээж хүлээн зөвшөөрөхөд тодорхой цаг хугацаа орно. Гэхдээ одоо заавал одоо хүлээгээл байхгүйгээр зүгээр л эцэг эхчүүдийг зүгээр л ажиллаж эхэл гэж хэлнэ. Яагаад тий? Яагаад гэдэг асуултыг та өөрөөсөө асуугаад, эмчээс асуугаад тэгэхээр олон улсын эрдэмтэд бүр яагаад гэдгийг ч тодорхой мэдээгүй байгаа. Тэгэхээр зүгээр л ажиллаж их энэ хүүхдүүдтэй ажиллах нь энэ хүүхдүүдийн зан үйлийг, энэ хүүхдүүдийн хэл яриа заслыг засах нь чухал гэдгийг дэлхийн нийтээрээ 70 оны өмнөөс хийгээд хэрэгжүүлээд эхэлсэн учраас зүгээр л ажиллаж эхлэх хэрэгтэй. Оролдлого хийх хэрэгтэй. Яг хөө мэдээж энэ бол маш их төвчээр тэгэл ууггүй байдал шаарддаг л да. Яагаад миний хүүхэд ингээд одоо хариу үйлдэл үзүүлэхгүй байна? Болж шүү гэл ингээд тэгдэг. Тэгэхээр ингээд ажиллаж л эхлэх хэрэгтэй. Олон давтамжтай жоохон олон давтамжтай хийх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө гэр бүлээс аягүй хүч хөдөлмөрийн дээр жоон гарах гэдэг тийм. Яг 2 настай одоо жишээлбэл хүүхдтэйгээ одоо ингээд тоглоорой гэдэг нэг тэгэн штэ тий. Тэгтэл хүүхдтэйгээ тоглоорой гэхээр одоо ямар сонирн би яаж тоглоом болоо тий. Эсвэл тэгдэг тий. Уг нь тоглох гэж үздэг тий. Тэнгууд тоодгүй мөө гүн ингээд нэг тоглох гэх тэнгууд шаал өөр тийшээ өөр юм хийгээвчдэг юм ба гэдэг тий. Тэгтэл яг тэр нэг одоо жишээлбэл харилцааны хувьд бол зөвхөн өөрийнхөө сонирхсан юмыг л тоглоно гэдэг хүүхдүүд. Яг өөрийнхөө хүсээ одоо би жишээлбэл 80 тэр хүүхдээр одоо маамагийн үс сануулах гэж чадахгүй ч чи маамаг сонирхгүй л яхин тий. Тэгэхээр чи хүүхдээ ихний ээлжинд аягүй сайн ажиглаад юунд дуртай байна? Машинаар тоглох дуртай юу? Хөөцөлдөж тоглох юм уу? Ямар тохиолдолд амар хаппи гой тоглож чадах нь тэрийг л хэдүүл анзаарчаал тийшээ л орхон дээ тий. Ихэвчлэн эцэг эхчүүд нөгөө хүүхдээ манай хүүхэд ямар тоглоомоор тоглох дуртай юу тоглодог гэдгийг мэддэг. Гэхдээ өөрсдөө тэднэр лөө ингээд цуг хамтдаа жоохон болоо тоглож чаддаггүй. Яг адилхан 3 настай хөвгчөг болж чадахгүй. Тэгэхээр нэг жоохон эвгүй юм шиг. Тэгээ яг ингээд хүнлэнгөөс ингээд харах юм бол ингээд ёо ямар хэцүү бэ гэж харагдахаар байдаг. Гэхдээ яг ингээд цуг хийгээд ирвэл эсвэл нөгөө ах их чинь дүүгийн ч юм уу тий. Эсвэл аавтай цуг ингээд хаамтдаа тоглоод үзүүлэх юм бол яг өөрийнх нь дуртай тоглоомын хоорондоо жоохон юм сэтгэл хөдлөл эмоцтой тоглоод эхлэх юм бол хүүхдүүд ерөнхийдөө сонирхдаг. Дуу оруулахтай сонирхдаг сэтгэл хөдлөлтэй тий. Тэгээд эхэндээ ерөнхийдөө яг хөгжлийн үед бол хэвийн хүүхд бол тэгэл
цуг тоглоомонд ороод тоглоно. Хөгжлийн үед бол одоо хоцрогдолтой бусад төрлийн хүүхдүүд байвал жоохон ажигладаг. Ер нь бол ялангуяа манай аутистик хүүхдүүд бол ер нь бол ажиглагчийн байдал дээр нилээн байжгаад магадгүй тэр үйлдэлээ 3 4 удаа хийсний дараа харин тэр тоглоом руу орох гэж эхэлдэг. Тэгээд тоглохоо өөрөө санал болгодог. Санал болгохдоо нөгөө тоглоомоо байрж ирэх ч юм уу тий. Эсвэл нөгөө тоглоомоо тавьчаад өөр тийшээ хараад ах жишээ нь тий. Яг өөр дээр ч авчирчаад өө тэр үед нь миний хүү тоглох юм уу хамт тоглоё. За тэгье. За энийг ингэж тоглоё шүү гэд ингээд тэхэл хэрэгтэй. Өөрөө жоохон тий жоохон хүүхэд л болж хамтдаа цуг тоглох хэрэгтэй. Мөн дээрээс нь илүү тэрнлүү өөрөө хүүхэд болох хэрэгтэй. Тийм яг 3 настай хүүхдэд тоглож ийж л анхаарлын татсан ш. Тэрнээс за ялаа хоёлаа ингээ хоолыг өгнө гэх тэгвэл тэр гэж одоо хинч сонирхохоор байгаа байхгүй. Тэгэхээр ээж аауд яг алиалагчиг байж л хүүхдийг анхаарлыг татдаг гэж ярьдаг тий. Алиалагчиг л байх хэвээр. Тэгэхээр одоо жишээлбэл яг 2 настайд нь ч юм уу одоо манай хүүхд хэлээрээ хоцроод байна. Өөр бусад шинж тэмдгүүд байна нэтэргээд ажиглцсан гэр бүлүүд эсвэл яг тэр хүүхдүүдтэйг ингээд нөгөө одоо хоёулангийн л яриад байгаа нөгөө гадаад хүнд чинь монгол хэл соёл зааж өгөх гээд шүү дээ. Яг тэгээд ажилтсан гэр бүлүүд бол 2-4 наснд оюуны хөгжлийн нөгөө бүүм гэдэг амар хурдтай нас нь болохоор 4 гэхэд аюу айтайхан хөөхөн үед ингээх нэг ойрхон онцсон тэр хүүхдүүд бас зөндөө байдаг. Тэгэхээр нөгөө гол нь цаг хугацаа гэдэг л алт юм да тий яг энэ тохиолдолд бол. Тийм ер нь бол бас яг угаасаа яг жишээ гэвэл яг бас нэг тийм кейс байгаа л да. Одоо дөнгөж яг нэг 8 сар 9 сартаа цэцэрлэгт ороод тэгээ танаа хүүхдтэйгээ тоглохгүй байна. Тэгээ бусадтай тоглохгүй байна. Өдөржингөө уйлж ийн гэд нэг тиймэрхүү хүн тохиолдол ирж исэн. Тэгээд тухайн ээжэд ерөнхийдөө магадгүй юм байна. Тэгээд бас мэдээж нөгөө үзүүлэх ёстой газруудад үзүүлээд явцсан. Тэгээд ер нь л өндөр магадaltaй. Тэгээд оншоо авахгүй гин одоо танаа гэр бүлийн шийдлээ гэдгийг ингээд үлдээгээд тэгээд тухайн ээж бол ер нь бол маш сайн ажилласан байсан л та. Ууггүй л ажилласан байсан. Ер нь бол байн зөвлөгөө аануудыг аваад одоо олон төрлийн хүмүүсээс ч зөвлөгөө интернетээс ч зөвлөгөө аваад ижсэн байсан. Тэгээд одоо 4 нас гарна бараг 5 нас хүрэх гэж байгаа. Тэгээд дахиад үнэлүүлэхэд бол тухайн үед байсан аутизмын нэлийн хид нөгөө red flag-ын шинж буюу улаан тарцагны шинжүүд нь бүр маш багассан тийм байсан. Тэгэхээр эндээс юу хараад байна гэхээр хүүхдийн хөгжил бол хэвийн биш байгааг ажигласан бол эцэг их эртнээс ажиллаж эхлэе. Тэгээ ууггүй ажиллаж эхлэх хэрэгтэй гэдэг л харагдаад байгаа. Тэгэхээр ер нь бол бас зарим шинжүүдийг гээж болдог. Тэгээд мөн чадамж эн чинь нөгөө эмгэг учраас засаж болно, сайн болгож болно гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр чадварыг дээшлүүлж болно л гэдгийг бас энд хараад байгаа. Тийм би дааж хүнтэй харилцах нөгөө амьдралын чанарт нөлөөлөх асуудлуудын бүгдээрээ хайлуулах баг ойлгох гэдэг ч юм уу тий. Давхар сургуулийн өмнөх наснд бол нэг хайхтар тулсан юм нь харьцангуй гайгүйж магадгүй. Тий сургууль гэдэг л хайхтар чанга асуудал энэ да тий. Манайх ч одоо боловсролын систем маань одоо яг л нэг юм жоохон баригдмал талтай байдаг шүү дээ тий. Тэгэхээр яг нэг таарсан юм бас жоохон хэцүү л юм. Энэ яалтчгүй л нөгөө тогтолт буцаал нүүм ахуудаад л нэг хідэн эмч хідэн сувлагч те хідэн гэр бүлийн асуудлууд биш нүү шилжилтийн л асуудал баг одоо тулаад авах гэж болж байна. Нийгмийн асуудал те одоо жишээлбэл тухайн хүүхдүүд мэдээж онцлогдоод батлагдаад ингээд олон одоо тоо баримтууд нь олон болж байгаа тий кейсүүд нь ч олон болж байна. Тэгэхэд энэ хүүхдүүдтэй ажиллах, энэ хүүхдүүдийг одоо сургах, сургалтын орчин гэл ингээл бүгд л бол нэгдэж ингэж хийж явбал арай үр дүн харагдах бах. Тэгээд яалтчгүй одоо бага анги бол хүртэл бол болоод байна. Яг бас туршлагатай мундаг багш нарч байна. Эцэг эхчүүд ч байна. Хамтраад ажиллаж байгаа тий дунд ангид хүртэл явцсан хүүхдүүд ч байгаа. Одоо тэгээ дунд ангийн асуудлууд одоо төд удахгүй яригдаж эхлэх байх л гэж харагдаж. Өсвөр насны асуудлууд өсвөр насных тий олон багш нар ордог болдог дунд бүлэг рүү ороод ирэх дээр анги хамт олон шилждэг тэгээ иймэрхүү асуудлууд гарах дээр бүр дахиад бас нөгөө нэгдүгээр ангиас эхэлж байгаа юм шиг л процессууд явагдах байх гэж харж байгаа. Харин тэгээ ер нь яг шилждэг үед нэг үг байдаг тий 6 дугаар анги, 9 дугаар анги, 12 дугаар анги төгсөлт энэ төр гэдэг нөгөө одоо яг энэ хүүхэд хөгжлийн асуудал тий одоо хөгжлийн хоцрогдлын асуудал энэ төр гэх юм бол бас ч яг 2 настай эрт үеийн асуудлуудыг хэдүүлээ
ингээд юу шийдээл ерөнхийдөө хөөрхөн явж байгаа боломжийн байгаа сургалтууд айгүй хүмүүс сайн мэддэг болсон тийм. Тэгтэл яг сургуулийн асуудал яг өсвөр насны хүүхдүүдийн асуудал бол ер нь жоохон чангахан л явж байгаа гэж бодож байна да. Яг нийгмээр бол тийм ер нь бол тийм. Хэл ярианы хөгжил хэдүүлээ ер нь бол яг хэдүүлээ хоёлаа сая ярьсан юмнууд ер нь ингээд баттгаад нэг ярихад бол хэдий ч нэ эрт байх тусмаа төдий ч нэ үр дүн сайтай. Одоо жишээлбэл бид нар за нэг хүүхдээ 4 нас хүртэл нэг харчөө тий жоохон штэ л чинь ялах жоохон хүүхэд штэ тий. Тэгтэл 4 нас хүртэл нь харчаа гэдэг бол зүгээр л алтан цаг хугацаагаа гарын салаагаар урсгаал алдж байгаа. Тэгтэл монголчууд тий нөгөө сурсан юмыг сураар бууж болохгүй хүн болох багаас амбар гэдэг чинь ард талд нь ямар том логик утга явж байна тий. Ер нь бол багаас нь их хэлвэл нөгөө тухайн хүүхэд маань юу шингээж авахтаа айгу хурдан байдаг. 2 настай хүүхэд ирэх зүгээр энгийн хэл ярианы хоцрогдолтой 2 настай хүүхэд хэл ярианы хоцрогдолтой 4 настай хүүхэд 2 ирээд тухайн 2 хүүхэдтэй ажиллахад 2 настай хүүхэд нь илүү хурдан сурдаг, илүү хурдан ахидаг, илүү хурдан одоо богино хугацаанд үр дүн ажиглагддаг. Гэтэл 4 настай хүүхэдтэй тухайн хүүхдийг идэвхжүүлэх, тухайн хүүхдийг одоо тэгээ суулгаж сургахаас ахуулаад ингээл нөгөө өөр бусад төрлийн ажлууд маш их нэмэгдээд эхэлдэг. Тэгэхээр ер нь багаас нь яриа чи 4 настай, 5 настай хэлд ордгоо, манайх тэгж ордогоо гэсэн тийм юм ерөөсөө байхгүй. 2 настай танаа хүүхэд 2 үг холбож хэллээ 50 за бүр бай гэхэд 20 30 үгийн сангуул бол хүүхдтэйгээ хэл яриа нь хоцроод ишүү хүүхдтэйгээ ажиллаарай хүүхдтэй хэл ярианы орчин бүрдүүлж өгөөрэй дэлгэцэн хэрэглээгээ багасгаарай л гэж л тийм ээ тийм. Яг одоо ингээд яг эцэг эхчүүд болохоор 2 настай одоо аутизмын шинж тэмдэг байхгүй тий. Зүгээр энгийн одоо хөгжлийн хоцрогдол энгийн хэл ярианы хоцрогдолтоор ингээд нэг хүүхдийн эмчтэр ч юм уу эсвэл одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвдөр очингуудаа аутизм биш байна зүгээр энгийн хэл ярианы хөгжлийн хоцрогдол байна гэсэн яг нэг юм тохиол гарлаа гэж бодъё л да тий. Тэгэнгუთ ингээд айгу тайвшраад за одоо тэгэл одоо тэгжэл хэлд орох юм байлгүйтэй гэл эйжент завгүй хүүхдээ цэцэрлэг өгөөргөөл ингээд хүүхд маа завгүй ингээд ойлгохтой ингээд арга хэмжээ авч чадаагүй байжгаад нэг 5 нас хүрлээ гэж хэдүүлээ бодъё л да зүгээр тэгж одоо нөгөө хийлэрэл бодох тийм. Тэгтэл 5 нас хүрэхээр ямар асуудал яригддаг вэ гэхээр нөгөө хүүхд маань ингээд үе тэнгийнхэнтэй за яг ингээд нөхчихгүй л агчих гал хүрхээ явж байгаа тийм прогресс үзүүлчих гээл 5 нас хүрэнгууд бид нар IQ тест үздэг тийм нөгөө оюуны хөгжил үздэг. Тэгтэл оюуны хөгжил гэдэг маань өөрөө хараад ойлгохгүй, сонсоод ойлгохгүй хоёр хэсэгтэй. Хараад ойлгохгүй гэдэг бол одоо гэрэл унтрааж байгаа. Ээж аваад тэгэд амар ухаантай манай хүүхэд бол инженерийн сэтгэлгээтэй. Амар супер хүүхэд байгаа. Гэтэ ярихгүй байгаа. Тэгтэл тэр хүн бол мэдээж өөр хүүхдийг айгу мундаг л гэж бодно. Хүн ч өөр хүүхдийг мундаг л гэж бодно шүү дээ. Тэгтэл яс өмнө дээрээ сонсоод ойлгож яах нүг гингууд за мэдхгүй болоо явчих жаа хэл ярианы хөгжил хоцорч байгаа чинь сонсож ойлгох чадамж нь одоо өөрөөр хэлбэл хүүхэд 2 нас хүрэнгууд л те хамгийн том баавгаа нь аль вэ гингууд том гэдэг үгийг мэдчихвэл бид нар окей болчихж байгаа. Энд чинь цаана оюуны хөгжил явчихж байгаа байхгүй тий. Тэгтэл хэл ярианы хөгжил гэдэг ямар чухал асуудал байгаа лээ. Тэрэн дээр айгуу тийм ирээдүйн суралцсан бэрхшээлийг үүсгэхгүй тулд одоо л 2 настайгаас нь л тий сайн хөгжүүлээ даа гэдэг асуудал чухал юм. Нөгөө 5 настайдаа ярьж чадахгүй одоо тэг хэл яриа жоохон бод. Одоо ингээ мараа ирэх жил сургуульд орох гэж байгаа. Энэ ингээ ярихгүй байгаа гэж ярьдаг байхгүй. Гэтэл нөгөө 1 наснаасаа одоо хүүхдийн хэл ярианы хөгжил чинь бүр ураг үеэсээ сонсохоосоо эхэлж байгаа шүү дээ. Юу нь бол тэгэхэд нөгөө одоо хамгийн энгийнээр бодоход 4-5 жил хийгээг үзүүлээ зөвхөн 1 жилд багтааж хийх гээд ирж байгаа байхгүй. Тэр чинь өөрөө нөгөө мэдээж тодорхой хэмжээний хоцрогдол байсаар л байна. Тэр хоцрогдол нь дахиад нөгөө сурах процесс, унших процесс ороод ирэнгүүт дахиад хоцрогдлын хэмжээ тэлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ тэлж байгаа хугацааг ерөөсөө нөхөж аавна гэдэг бол одоо нөгөө багш нар ч мэдэндээ тийм боломж байхгүй. Ерөөсөө боломж байхгүй. Яг хөө мэдээж гэр бүлтэй хувь хүн хүүхэд хичээгээд багш хичээгээд тэр хоцрогдлыг нөхөн. Тэгтэл энэ хоцрогдол тодорхой хэмжээнд хэсэг нь хадгалагдсаар байгаа. Хоцрол тийм нэгдүгээр ангид оронгод манай хүүхд жоохон хоцрогдолтой мó гэл нэг яриад өвчтэй тохиолдлууд ер нь одоо л нийтлэг болсон шүү тийм. Тэгэхээр ийм хоцрогдол нь өөрөө цаашлаад угаасаа нөгөө тухайн хүүхдийн нөгөө нийгэм шиг тийм мэрэгжлээ сонгох
тий өөрийгөө үнэлэмжинд хүртэл нөлөөлчихөж байгаа байхгүй юу. Угаасаа тийм судалгаанууд байгаа. Хэл ярианы хоцрогдолтой хүүхэд нь өөрийгөө бусдаас дор хаяж 10-аас 20%-аар дутуугаар үнэлдэг гэсэн тийм судалгаа. Тэгэхээр чинь өөрийгөө дутуугаар магадгүй жишээлбэл энэ хүүхэд одоо маш сайн хэл ярианд хөгжсөн бол ирээдүйд маш сайн одоо нэвтрүүлэгч хөтлөгч болох байсныг үүсэхгүй байхгүй. Гэтэл хэл ярианы хөгжил нь хоцорсноос болоод тэр хүүхэд би тийм муу хэлтэй юм чинь би муу ингээд ярьд юм чинь би нэвтрүүлэгч болъё гэдэг сонголтыг хизээч хийхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр л эн чинь нөгөө цаашдаа нөгөө өөрийнхөө хувийн амьдралаа шийдэхэд нь хүртэл нөлөөлөд яваад нийгэм сэтгэл зүйн байдалтай айгүй нөлөөлөд яваад байгаа байхгүй. Тэгэхээр маш сайн одоо эртнээс л ажиллах хэрэгтэй. Тэгээд хамтдаа байвал жижиг асуудал бол биш вэ? Ерөнхийдөө бол хүний амьдралын чанар яригдахаар одоо ямар сүртэй юм бэ гэх байх л та тийм. Гэхдээ энэ дээр сүртэй байхаас өөр арга гаргалах тийм үед лээ. Тийм. Одоо яг ингээл тодорхой хугацаанд ингээл оролдож үзэл шантрахгүйгээр цаашаа өргөлжлүүлэх хэрэгтэй байхгүй. Гэтэл энэ жоохон хоцрогдолтой багш нь ч хоцрогдолтой гэсэн. Тэгээд ингээд заагаад юм заах сурахгүй байгаа гэдэг аахгүй. Гэтэл яг 5 настай хүүхэд боловч IQ буюу оюуны чадамж тухайн тестийг хийсэн нас тухайн тестээр үзсэн үнэлгээл тэр мөчөд байгаа. Эн чинь ерөөсө хөдлөшгүй зүйл биш. Тэ хөдлөн. Энийг хөдлөх юм хин хийх юм бэ? Эцэг их багш нартай тий эцэг их хүүхдтэй хамтарч хийж хийх хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт яаж байгаа гэхээр IQ гэдэг чинь өөрөө хөгждөг, сайжирдаг зүйл. Гэтэл 4 настай 5 настай сургуульд орлоо оюуны чадамж буюу тухайн хүүхдийн сэтгүүийн чадамж нь 4 биш 3 насны түвшинд байгаа байхгүй. Тэгэхээр 3 насны түвшинд байгаа хүүхдэд 6 сургуульд орлоо. За магадгүй тэр одоо ажиллаад 4 насны түвшинд хүрэглээ шүү дээ. Оюуны чадамжийн насыг 4 насны түвшинд хүрэглээ. Гэтэл 6 настай хүүхдийн хийх ёстой буюу өсөг үзэх тий 10-ын дотор 100-ийн дотор тоо тоолох чадварыг заагаад тэр хүүхэд сурахгүй байхгүй. Угаасаа потенциал нь хүрэхгүй байгаа зүйлийг 1000 та нөгөө нүдээд нөгөө яг л нөгөө шүүрэн шанах шиг гоожоод байгаатай ижлэх байхгүй. Тэгэхээр энэ хүүхдийг 5 настайд нь тий эрт ирж одоо тий үнэлэх боломжтой мэрэгжлийн хүнээс нь үнэлүүлээд эртнээс ажиллаж эхлэеч гэдэг байгаа байхгүй. Тэгж эртнээс ажиллаж ирж ийж тэр нөгөө хоцрогдлын хугацааг тий арай бага байлгаж ийж үр дүн гаргана л гэдгийг хэлэх гээд байгаа юм. Ер нь бол гэтэл нөгөө яг ерөөсө ярьдгүү байж муухан тий дөнгөж л одоо манай хүүхэд 5 настай 6 настай сургуульд ороод ярьж эхэлсэн гэж байгаа хүүхдтэр үсэг заагаал 100 хүртэлх тоо нэмж асуулаад байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр чинь мэдээж л тэр чинь хоцрогдолтой байна. За бас яг зарим нь нөхөж болно, зарим нь нөхөж чадахгүй. Тэгээд 1 2 3 дугаар ангид явлаа. 3 дугаар анги дээр 3 дугаар ангийн хүүхд ч одоо монгол хэлний суур одоо бүх дүрмүүд орж байгаа шүү дээ. 2 3 дугаар наснд ангид чинь. Гэтэл 1 дугаар ангийн төгсгөлд чинь 100-ын дотор чөлөөтэй нэмж хасаж бодно. Тэгээд 35 үсгийн уншина, 35 үсгийн холбож уншина гэдэг тийм одоо манай боловсролын салбарын одоо юу бэ шүү дээ. Хатуу шүү дээ. Хатуу шүү дээ. Тэгэхэд тэрийг одоо арай гүйцэхгүй байх жишээ нь. Тэгэхээр уусаа гүйцэхгүй л дээ. Яагаад ч гүйцэхгүй ер нь бол яг уншиж бодож яг тоо математик сэтгэлгээ бол монгол хүүхдүүд харьцангуй нөгөө IQ өндөр учраас бодчихдаг юм шиг. Тэгээ хараад ойлгочдөг юм шиг. Үлддэг юм нь ерөөсөө уншснаа ойлгох, уншснаа ярих. Нөгөө сонсох талын хэл яриа талын юмнууд нь яалтчгүй хоцорчдөг. Тэгээл уншаад ойлгосноо яриулах тал дээр ер нь жоохон юм. Харин ер нь яг одоо жишээл би 1-р ангийн өөрхөн хүүхдийг энэ төр харахаар тэр даалгавар малгар бас тий яг хэл ярианы хөгжил хоцор зүгтэлээ гэж тооцсонгууд магадгүй тэр одоо тэдэр нийтийн нэмээд тэдэр тэдийг нэмээд тэдэм одоо тооны талын харах талын юмнууд айгуу сайн хийж магадгүй тий. Тэгтэл яг тэн дээр одоо жишээлбэл манай охины ингээд гайхдаг юм нь юу гэхээр худалдаа чинь 25 кг төмс үйчээ тий. За 20 кг-ыг худалдаад дахиад 10 кг-ыг нэмж өөрөө худалдаж авч ийм гана ингээ гайхаж байхгүй тэр юу гэдэг жоохоор тэгэхээр чинь яг өөр бол нэг хэл яриа хөгжил хоцроогүй хүн л дээ тэр бол тэгтэл яг хэл ярианы хөгжлийн хоцрогдолтой хүүхэд яг тэрийг сонсож ойлгохгүйг бол надад бол айгүй эргэлзээтэй санагдаж байхгүй одоо яаны нэг үйлбэртэй бодлого одоо яаж батхан болоо гэ гайхахаар хэмжээний л ер нь манай боловсрал бас нэг жоохон хатуу тал руугаа л байгаа. Одоо нөгөө хүүхд 6 настай хүүхдийн чинь нөгөө буглагны үндсэн 8
Одоо боглогын яс маань гүцэд хөгжөөг байгаа, хөгжил гүцэд байгаагүй байхгүй. Тэгээд тэр насан дээр энэ одоо ингээд жижиг элементийн дэвтэр дээр бичүүлээд байгаа байхгүй. Эн чинь өөр амар баг одоо айгу хүчилж байгаа зүйл байхгүй. Ер нь хүчтэй. Гэтэл яаж байгаа гэхээр одоо нөгөө барууны хөгжилч бай бүр ингээд зүүн өмнөд Азийн Япон, Солонгосуудыг авч үзье. Тэд нар чинь юм том дөрвөлжин цаасан дээр бичиж эхэлдэг шүү дээ. Тэгээд 3 хүртэлх нас нь одоо 3 дугаар анги хүртлээ энэ хүүхэд яг хөө бичиж болно. Гэхдээ ерөөсөө л унших, ойлгох юмыг л хийх хэрэгтэй байдаг. Гэтэл нөгөө А4-ийн цаасан дээр дөрвөн ширхэг үсэг бичиж даалгавар өгч байгаа байхгүй. Гэтэл манайх яаж нөгөө хэлментийн дэвтэр дээр дөрвөн мөр бичих даалгавар өгч байгаа. Гэтэ яг би ч гэсэндээ ер нь бол бас ингээл хүүхдүүдэд хийх ёстой гэж шахаал хийдгэл дээ. Би өөртөө амар юм хийж ин да гэж бодсон ирнэл хийлэгчдэг. Гэхдээ тэрийг заавал гоё цэвэрхэн бичих ёстой биш байхгүй юу? Ер нь бол уншаад сурах нь л чухал. Бодоод сурах нь хүн одоо ойлгохоор хэмжээний бичгэнэл бараг чухал болж байгаа. Уг нь бол нэлэх хүүхдүүдэд 6 гэдэг бол арай л жоохон нэлхтад байдаг тийм баг хамаагүй баг юм бол тэгээ дээрээс нь тэд нар чинь одоо л дөнгөж нөгөө тусан харандаанасаа будгийн харандаа руу шилжиж байгаа нас ахгүй. Дандаа прогресстэй дандаа тийм эхний ээлжинд бол зөвхөн сараачих тий дуурах хөдөлгөөнүүдийг хийж исэн бол одоо бол жоохон нарийн одоо жижиг гарын булчин шаардсан юмнууд хийгээд байна. Тэгээ 6 настайдаа товч захилгаандах тэгээ үдээсээ үдэх орлогоодыг хийж авах хэрэгтэй. Манай 3 дугаар анги 8 настай хүүхэд одоо болт үдээсээ үдэж сурахгүй л байгаа. Одоо бараг жилэл оролдож байгаа юмнаас сурахгүй л байгаа. Яалтчгүй тэр нэг гарын булчин жоохон муу л байгаад байгаа. Тийм ээ. Тэн дээр гэхдээ нөгөө хялбаршуулсан юм байна давхаад би ч гэсэн товчлтгүй гингууд манай одоо 4 настай хүүхдэд товчтой хувцас ер нь байхгүй гутал ингээд яадаг гэхээр за уртаашаа ингээд нэг наадаг л гутал байдаг тий. Тэгэл өглөөний цай сирал энэ төр дандаа бараг зэлгээд яачих хоол хүнснүүд энэ төр байгаа болохоор бас дахиад нөгөө бидний амьдралын хэмээ жоохон уламжлалт ээжсэн дээр юм уу? Ер нь жоохон нэг жоохон уламжлалт жоохон бас нэг жоохон залхуу ээжсэн дээр юм уу? Нэг жоохон одоо яг нөгөө хүүхдэд бие даалах байдал дээр тий. Чи өөрөө хий. Өөрөө ичгээ би яах вэ? Өөрөө чадна гэдэг. Тийм өөрөөр нь жоох юм илгээд идэг ээж л байх хэрэгтэй юм байна л да тий. Тэгэхээр одоо өнөөдрийн дугаар таныг оролцож одоо хүрэлцэрсэн маш их баярлж байна. Үнэхээр одоо сонирхолтой ярилцлага боллоо. Тэгэхээр бид хоёр ерөнхийдөө энэ одоо ярилцлагынхаа төгсгөлд ингээд дүгнэж хэлэхэд бол хүн болох багасаа шүү тий. Эрт үе дээр нь айл болох ямарваа нэгэн хүүхэд хөгжлийн ямар ч асуудал үүсэж болно. Зүгээр ингээ хэлээр нөхцөлийн хоцрогдолж үүсэж болно. Ямар нэгэн харилцааны одоо эмгэг асуудал бичиж болно тий. Айл болох эрт 4 наснаас өмнө 4 гэдэг яг зөв тоо юу? 3 хүрэх бүх юм оройд ингээ бас нэг юм бичсэдэг шүү дээ. Ер нь бол тийм 4 5 бол нилийн оройтчихэд байгаа. 5 оройтчлаа тийм. 4 бол за 3 бол магадгүй зарим эцэг эхчүүд жоохон хүлээж ийж магадгүй. Тийм. Гэхдээ 4 настай хүүхэд бол арга хэмжээ шууд авч эхлэх хэрэгтэй. Яралтай. Ер нь бол тэгээд сургуульд ороход ч угаасаа 2 жил дутаа. Харин тийм. Тэгэхээр ерөөсөө 4 настай гэхэд 4 хүрэх чинь 3 ер нь бол 3 нас 6 сар байхгүй. Ер нь бол. Тэгээ 3 нас 6 сар гэхэд танаа хүүхэд яалтчгүй хил ярианы хоцрогдолтой бусад төрлийн таны мэдгүй хоцрогдол байгаа бол арга хэмжээ авах. Тэгэхээр амьдралын эрт үе гэдэг айгүй хамгийн чухал асуудал байгаа болохоор эрттэй хурдандаа тий магадгүй одоо хүүхдийн эмчд эсвэл өөр сэтгцэн эмчд ингээд үзүүлэх гээд цаг аваад нэг хүлээгдчихэдэг хүмүүс идэг шүү дээ тий одоо манай хүүхд арай жоохон хоцроод байгаа юм байна. Гэхдээ багш нэг үзүүлчихэрэг гэсэн ингээ тий. Тэгээ яг үзүүлэх гингууд тэр нь бас л нэг тогтолцооны асуудал байгаа юм л да. Хүн өөр хүүхдийг аваад сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв орох бол айгүй хүнд асуудал. Уг нь бол гадны улс орнуудад бол сэмүүт рүү болвол биш хүүхд хөгжлийн эмч рүү хүүхд хөгжлийн төв рүү явуулах л өстэй л да. Тэгэхээр бас нэг жоохон тогтолцоо жоохон юу болохоор бас энэ дээр цаг агиух алдаад байна л да. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүн хэрвээ хүүхдээ хөгжил ялгаатай эсвэл хоцрогдолтой гэж хэдүүлээ бодчил байх юм бол нөгөө төрөний хэлдгэрээ харилцаа гадаад нь монгол хэл зааж байгаа юм шиг л хэдүүл нэг харилцаа хэл яриа зааж өгөх гэдэг нь тэр л чухал байгаа юм да тий. Игч биш багч биш тий. Нөгөө та орж ирээд хоолоо хийх
хийгээд хоолоо буцалгаж явахдаа 10 минут хүүхдтэйгээ тоглол, хоолоо идчихээ дахиад 10 минут тоглол, тий аягаа угаачаад 10 минут тоглол. Бас амар залхаагаад ижилэхгүй тий бүр ингээл амар ажил ингээд залхаагаад ижилэхгүй. Та ерөөсөө яг л ерөөсөө юм баг хугацаагаар л жоохон ажил. Үр дүнтэй баг хугацаагаар тогтмол. Өдөр болгон. Тий өдөр болгон. Нэг рутин гаргах гэдэг чинь. Тийм зарим эцэг эхчүүд өдөр болгон ингэнгүүт өдөр болгон ажиллаж чадахгүй болгонгот өөрөө гимшээд идэв. Тэгвэл заавал өдөр болгон ажиллах албатай биш шүү дээ. Өнжөөд ч гэж болно. Гэхдээ тэр зүйл дандаа тогтмол. Хуваараа гаргах хэрэгтэй юм байна л да. Тийм л ах хэрэгтэй. Тогтмол л ажил бол үр дүнтэй. За танд энэ удаагийн дугаарт оролцсонд баярлалаа. Баярлалаа. Энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Баярлалаа.